цаг хугацааг нөгөө өөрийн найзаа болгох уу, дайснаа болгох уу гэдэг л асуудал болж байна. Тэгээд энэ дээр бас нэг санхүүгийн юм ярмаар байгаа. Үр болон хөрөнгө оруулалт гэдэг юм ялгаж харахаар ингэдэг. Үр болохоор цаг чиний эсрэг ажилдаг. Урт удаан байх тусам ч ямаас юм хорогдсон шүү дээ. Хөрөнгө оруулалт бол цаг чиний талд ажилдаг. Бүтээгдэхүүн юм бэл. Тэгэхээр цагийг өөрийнхөө талд ажиллуулах уу, өөрийнхөө эсрэг ажиллуулах уу гэдэг л. Тэгээ манайх нөгөө зээлэр юм аваад байгаа юм яа. Come on тий. Цагтай хэр найзлахаас дэлхий дээр байгаа хамгийн том хүч байгаа даахгүй бүр орчлон дээр байгаа хамгийн том павер юм бэлээ. Тэрийг өөрийнхөө талд ажиллуулах уу, эсрэг ажиллуулах уу гэдэг л. Цаг үүсгдэг хүмүүс цаг хугацаа өөрийнх нь талд ажилладаг. Цаг хорогдуулдаг хүн бол цаг хугацаа тэрний эсрэг ажилладаг. Тэгээ энэ баар сав ажиллуулж байгаа нөхдөө цаг хугацаа өөрийнх нь эсрэг ажиллаж байгаа юм чи хэзээ нэгэн цагт тэргээ төлнө л дөө. Karma is real. Тэ ямар нэгэн байдлаар төлнө. Мөнгөөр биш юмаа гэхэд те хамаатас садан ойр дотны хүнээрээ төлөх л байх л та тэр тий. Авсан цаг хугацаагаа.